Эрүүл мэндийн яам глобал сангийн дэмжлэгтэй доох сүрьегийн төсөл Монголын сүрьетэй тэмцэх нийгэмлэг. Сүрьетэй хүмүүжигч 20 ангиас суллагдсны дараа эмчилгээний дэглэмийг хэрхэн сахих вэ? Хэрв та 20 ангид байхдаа сүрьегийн эсрэг эмийг ууж дуусгаагүй бол 20 ангиас гарсны дараач үргэлжлүүлэн эмээ ууж дуусгах шаардлагатай гэдгийг сайн санах хэрэгтэй. Үүний тулд оршин суух харьяа аймаг дүүргийнхээ сүрьегийн диспансерт бүртгүүлэн сүрьегийн эмчийн хяналтанд байж эмчилгээгээ бүрэн гүйцэд дуусгах юм шүү. Хэрв та эмээ уулгүй таслах эмчилгээгээ бүрэн гүйцэд дуусгахгүй бол гэр бүлийн гишүүд, ойр тойрны хүмүүстэй халдвар тараах эрсдэлтээс гадна цаашлаа та өөрөө олон эмэнд дасалтай сүрьегээр өвчлөх өндөр эрсдэлтэй болохыг анхаараарай. Хэрв танд очих тодорхой хаяг байхгүй бол Улаанбаатар хотын Энэрл эмнэлгийн сүрьегийн тусламж үйлчилгээнд хамрагдаарай. Мөн сүрьегийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад хандан нийгмийн халамж үйлчилгээ, эмчилгээнд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл аваарай. Ийхүү эмчилгээнд тасралтгүй хамрагдсанаар та өөрөө эдгэрч илаашраас гадна бусдыгаа сүрье өвчнөөс хамгаалж чадах юм шүү. Сүрье эдгэрдэг өвчин.